Өдрийн мэнд өрхөн миний Facebook аккаунт найзуудаа. Сони сайхан юу байцгаана. Шинэ жил болох гээд шинэ он солигдох гээд болох гээд ч байх вэ? Шинэ он гарах гээд 26 он гарч амьдралын нэг хэсэг хугацаа туулсан өнгөрүүлсэн хугацаа чи өдрөө одох гэж шиг байна. Шинээр бас нэг шинээр он гарч мөн үү? Нас нэмж амьдралын нэг хэсэг хугацаа хэсэг алхах гэж байх шиг байна да, тийм ээ. За орд юу байцгаана. Би ч одоо тороол олонтой хүү юм да. Энэ нэг хүн хүлээх зураа энд нэг цай уунга газар сууж байна. За тэгээд манайхан нэг юу юм аа бас нэг юмд нэг туйлшрах юм аа. Та бүхэн юмд нэг бодтойгоор углуурахтай хандаа сураач. Нэг уулгамж хүн нэг нас хөтлөөд би ч ялгаагүй нас хөтлөөд бас нэг уулгамж болох байх л та. Тэгтээ нэг уулгамж биш нэг юмд нэг бодтойгоор ханддаг болмоор байна. Манайхаа энэ гар тэгэл нэг тэгсэнгийн ингэсэнгийн нэг үг үсгийн алдаа үг үйлдэлийн алдаа гаргах зүгээр шүү дээ. Газар доор олдол, тороолдоол, доромжлол тэгэл унахын зайлвал. Тэгсэн мөртлөө гавьяа байгуулахгүй байгаа том та нарыг одоо улан шалруулаад дарга тансаглаад байгаа дарга нарыг болохоор яаж чадахгүй. Тэг хүн ер нь биш шүү дээ. Алдаа гаргах асуудал бол алга эргүүлэх төдий амархан. Өнөөдөр лаг акрал онгорол амжилттай явж гэнэ гэл задраал саагаал хаагаал явж байгаа нөхдүүд маргааш инж болчдөг штэ. Тэгээ тэрэн дээр нь алдааг нь хэлхэл чухал байхгүй да. Тэрнээс алдаан дээр нь дөрүүлж дүлхэх юм. Тэгээд байгаа үед монголчууд бол хөгжинэ гэдэг бас хэцүү шүү. За үнэхээр алдаа гаргасан бол алдаагаа хүн уучлалдаг байх хэрэгтэй, ухаардаг байх хэрэгтэй. Одоо Монголын нийгэмд бол бүх дарга нар алдаа гаргаж байгаа. Үнэхээр одоо боддоо ингээд би одоо хууль сахиулагч биш, эрх дарахтан биш. Бүгдийг зохицуулдаг бурхан тэнгэр биш шүү дээ. Нэг тороол орж ирээ солиорч байна. Ноён ногоон гинүү. Би даанч нэг тороол уншаад солиороо тороолтойгоо хэрэлдээ тий үзэгдэлтэй ярьж байгаа юм шиг ярьдгүй юм л да. Сайн тороолдчихэр гэдэг шүү дээ би та нарыг заяа. Тэгээ бас нэг хэдэн амтнд тороолдуулаад ард нь бас зүгээр хүн тороолдохгүй шүү дээ чинь нэг гар утастай байж таараа, нэг дататай байж таараа, үгүй ядч нэг компьютерийн ард суугаад хийцгүүгээр энэ төр санал шигшрээ бүглэж байгаа. Бүглөөс нүүдэл нэг хуурамч аяг нийцсэн. Зарим нь 10% хуурамч аяг нээгээл дарга дээр 10 лайк дараал 10 шеэр хийгээл даргийнхаа өмнөөс 10 хүн муулж байгаа юм шиг тороолдод ингэсэн шүү дээ манайхаа. Тэгэд надад одоо ингэж юм л да хөрхөө. Ингээд нэг залуу над дээр бүр ингээд зорин уулзсан ирдэг байхгүй юу? Тэгсэн яасан гэсэн чи ахаа одоо намайг ажлаас салах гээд байна. Тэгшин дарга ирсэ чамтай хамтарч ажиллахгүй гинэ. Тэтгэмжий ч өгөө зайлаа гэсэн гэж шүү дээ. Тэгээ зүгээр ажиллаж байгаа хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй даргаар ер нь яах гээд байна. Тэгээд тэр хүнийг зайлуулахын тулд одоо бүтцийн өөрчлөлт шаана. Бүтцийн өөрчлөлт шаах шаардлагагүй бол зүгээр шууд тэтгэмж өгөө явуулчихна. Тэгээд тэтгэмж гэдэг нь 6 сар 7 сар 1 жилдээ тэнцвэс хэмжээний зүгээр сул цалин. Нэр иргэдэд амьдралд нэр асуудал их байхад зүгээр нэг дарга ирээл өөрийнхөө хамаарал бүхэн хамсаад нэг ажилд авахын тулд сул цалин өгөөл явуулж штт. Тэгэл энэний араас одоо ингээл заримдаач бухимдал орилцохын шаарлцах юм. Үнэхээр нийгэмд бол орилж шаарлахгүй байх арга байхгүй байгаа штт. Тэгээ саяхан над дээр нэг зайлуул хөрхий жолооч ирсэн. Тэгээ тэр жолооч ирээд хөрхий намайг ингээд би нэг эндээс шин дарга ирээд би жолоочтойгоо ирсэн чи зайл гэсэн гинэ. Чаавас нэг дагж ирж байгаа жолооч ч жолооч яах ч хүний хоол булах тэм сайхан байд юм уу? Тэр гадуурхагдаж ажиллаа өг гэж шахуулж дарамтлуулж байгаа жолоочийн ард бас амьдрал үүдээ авгаа хөхтнө үүдээ. Тэгээ нүгснаа насны хааны албанд ирж байгаа ш. Нэг төр зур нэг байгууллага удирдал ирээл үз. Тэглээгээд яад тий. Тэр жолоочийг халах хэрэгтэй юм уу? Тэгээ би энэгээр юу гэж хэлэх гэж байгааг бол одоо би
Хууль зохиолагч биш штэ. Тэгэд надад дээр иргэд юм хүсч ирхий. Би энэ лайвыг хийснээр одоо хэн нэгнийг өмөрдөг, хамгаалдаг болъё, инфлюенсер болъё гэсэн утгаар лайв хийгээгүй штэ. Тэгээ иргэд одоо өөр ингэтлээ дартагдаад тулж гэн. Ингэтлээ хаана хандхаа мэдхэ болж гэн. Иргэдийг эргэтэн дарагтнууд ингэтэл нь дээрлэгч байна. Тэгээ би бол хүн дээрлэгч байгаагаа нөхдүүд бол дарга байна уу, цэрэг байна уу, хаан байна уу хамаагүй штэ. Иргэний хувьд тэгэл арчилсан нийгэм иргэдийн эрх нэг ашигт байх хэрэгтэй гэдэг. Нэгдүгээрт байх хэрэгтэй гэл өмөр бол шадлаараа явдгийн. Тэр гадуур бол тийм л байгаа заа яа. Тэг яг нэг үгүй хэлэхэд бол Монгол улс надаас ичвэрч заа яа. Монголын ард түмэн тороолоод гаднаас нэг зорчин ирья, энэ сайхан том газар нутагтай, энэ их баялагтай ард түмэн сэрэг толгойтой ухаантай сэргэлэн ард түмэн бийжиж яагаад ийм арчаагүй амьдарч байна гэдгийг захын гаднаас ирэх жуулчтаасаа ич заяа. Нэрээ шүү. Одоо энэ манай энэ хүүхэд залуучууд сайхан би хаатай нуруу туруутай царай зүстэй болж байна. Орчин үеэ дагаад маний үед яг гэр ороод ууланд тэгэл ус цаасанд явна хар бар ажилд нохлогдаад тэгээд яах вэ? Тэгж ингэсгийгэл нэг явж гин гэж бодоход одоо миний хүүхдүүд бол надаас өндөр болж өсөн торинж шít. Тэгэхээр эн чи одоо идж байгаа, ууж байгаа юм нь хүртэл одоо уураг тижээл нь арай л одоо маний үед идж байгааг бодоход арай дээр үйт юм шиг байна. Энийгээ дагаад бүх юм ингээ сайжирч идэм байна л да. Тэгээд одоо манай Монголын ирээдүйн болсон зинзээ үе, айлпа үе гэл энэ хүүхэд залуучууд царай зүсний хувьд, нуруу турууны хувьд асар сайхан болж байна. Та магадгүй заримж гадаад дотоод сургууль сураад явж байгаа мэдлэг боловсрол нөшөө илүү сайжирч. Тэгэл цуг сурж байгаа ангийнхаа хүүхдүүдийг дагуулаад Монголд ирэхэд их орноос ичмэр болж шít. Энэ залуучууд үнэхээр сайхан боловсрож байна. Соёлтой болж байна, ухаантай болж байна. Энэ нийгмийн байдал ч ерөөсөө өргөжлөхгүй шít. Нэгнийгээ өдрөөс өдөр дээрлэж байна, доромдолж байна, дарамтлж байна, хулгай хийж байна. Төгжиж байгаа юм алга, бүгдөө л гоё шаамаар байна, чадахгүй байна. Тийм үстэй. Тэгээ энийг анхаарч чадахгүй тэгэл нэг учиргүй нэг маний алдаа гэж шүүгээ шаагаад тах юм. Би яатсан. Би энэ дарга хийгээд энэ улс орны чинь дампуур болсон уу? Би энэ саарл ордонд ч ороод олон жил буг болоод суудсан уу? Эргэн үний хувьд болохгүй үтгэхгүй юмыг хараад хэлээд орилол явцсан шүү дээ. Тэгээ яадгүй. Орилоход ганц нэг алдаа гаргаад зарим би тэрэн дээр би ямар ч хүнд буруу юм хийхэд ууждахгүй чадна. Гэхдээ би амьдралдаа хүнд буруу юм хийж үзээгүй. Миний буян их байгаа шүү. Нэг бузрын зүйл хийж үзээгүй. Шадлаараа зөндөө хүн тусалдаг. Би тэгтээ нэг хүнд болгон туслаа яваад дах тийм бурхан тэнгэр бас биш. Тэ. Тэгэл тороолууд орж ирэл бүгд тухаантай юм шиг царайлаад шаагаад тах юм. Нэрээ шүү. Одоо энэ Улаанбаатарыг байгаа бодисарыг харал да гарын нүл гятад нүүрсний угаар л үнэрч шít. Зам нь битүү төгжрөө биш шít. Явгаа алах явган зам дээр чи битүүл автомашинууд мордуулаад тавьдсан биш шít. Өөр яах дээгүр нь алхаж явган зам дээр автомашина тавьдсан байгаа дурааки машин дээр нас алхахгүй өөр юун дээр алхах юм. Өөр дээр гიშгэж алхах юм уу? Тэгээ алхахаар зэрэг энэ нэст өвчтөө солиотой гэдэг. Үнэхээр хүн дээрлэхэд одоо зохиод дарамтлаа байж байгаа хулгайчийг яхаа орилж очиод салгана үсттэй. Тэгээ үнэхээр ингээд нийгмийнхаа бодит байдлыг нийцэж чадахгүй тэгээл зүгээр тороолдоо солиор ол нүл ухаантай царайлал. Тэгээл миний тэр нэг ганц юмыг таслах юм. Би л одоо энэ лайвын дундаасаа ганц нэг үнэн үгтэй оноод хэлсэн ганц нэг юм тастаа шеэрлж чадахгүй. Эний чинь бас таслахад ажиллагаа ордын чадвар орд юм шиг байл. Маний тэр нэг хүн заамдаад зайл гэж хэлж байгаа үгийг л зүгээр таслаа. Яг би бас нэг альва юм жоо эмоцтой ханддаг. Хүн дээрлэхүүл тэгэл өстө алалцсан шүү мөн овшмон тэгэл орилол дарчдаг. Багын нэг гудамд өссөн нэг тийм зам байд юм шиг байгаа. Би өөр айлын том банд. Дээрээ ганц ихчтэй. Ах байхгүй, өмөрдөг ах байхгүй. Ах нартай зодуулсан ч тэгэл алалцаад орилол зарим дийлэхгүй нэг нь өстө алалцнаа гэж орилол дайрдаг нэг юм багын нэг юм сонин өөрийгөө хамгаалах тийм нэг сонин юу ч гэдэм тэ нэг инстинкт ч гэдэм нэг юм сууц юм шиг байгаа юм. Тэгтээ би энэ нэг задарсан ярвайсан улгаач нартай бол би нэр алалцаал үлдсэн нэр шүү. Үзэлцэн. Тэгэхээр нэг дөрөөлж яваал тэгэл одоо ядж хахад яг би мэдэн ш. Энэ уулуурхай яамны шинэ жилиг очиод гадаан лайвдаал төрийн дарга нарын машин гадаанд байж гэн.
Тэгээ эдгээр одоо амар тороолдож байгаа шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Эрдэнтээс 10 дарга ирсэн гэж хэлж шүү дээ. 10 дарга заа ёо. Өнөөдөр байгууллага болгонд заа ёо. Болсон болоогүй өргөмжлөл гэд хожаас үрнэрийн хог зөндөө байгаа. Тим юмны цом. Тим өргөмжлөл гэд. Тэгээ А4-ийн бичгийн заасан дээр боддоо нэгнийгээ шилдэг гэж бичиж шагнаад байх нэг иймэрхүү А4-ийн бичгийн заасан дээр. Тэгэд нэг А4-ийн бичгийн заасан дээр чи мундаг гэж тавиад нэг улаан даавн тууцсан дээр чи мундаг шооны шилдэг гэж шаагаал. Нөгөө шагналаа гардаж авах га таа байсан эрдэнтээс 10 дарга ирж байна. Би нэг 2 сар гарны өмнө Эрдэнэтэд миний үеэл бурхан болцоод ажил явдалд нь очиж оролцсон. Эрдэнэтийн имлэг таарсан байлээ шүү дээ. Өөрхий минийгээд туссан залууг халуураад имчилж чадаагүй өнөөдөр амь насыг аварч чадаагүй бурхан тэнгэрт явуулчихж шүү дээ. Яас имлэгийн тоног төхөөрөмж дутагдaltaй байна л та. Тэгэхэд Эрдэнэтийн дарга нар энэ чаа шинэ жил дээр ирсэн 100 г шаацсан бүжиглээ сууж шүү дээ. Хүний нөөцийн дарга гэл нэг отгон баяр гэдэг балаа авгаа тэ Ёндан гэл нэг ёдор захирал. Тэгэл надад тэр намайг ихлээр салаавч гаргаж хагаад надаар заамдулсан геологийн хэлцээний дарга гэл. Тэгээ та нар тэрнийх нь учрыг олцоод миний араас олон юм хуцаж заа ёо. Тэгээ нөгөө хүний нь бас хүүхэд нөмөрөөд мэдээж одоо бэрн өмөрөөд нэг Австралид гинүү гадаад сурдаг юм гинэ нэг охин юу ч гинүү бэрн ч гинүү хүүхэд ч гинүү. Гэхдээ энэ ч мэдээж аав ээжигээ өмөрхөн зүй ёсны л асуудал. Би тэрийг ойлгож байна. Тэ. Тэгээ хаа байсан түрүү жил хагалгаанд орсон зургийг мэдээж хагалгаанд орохоор наркотиктой ордон шүү дээ. Би ч гэсэн хүүхэд байхдаа олгоогоо авахулж ирсэн. Бүтэн тулахтаа орсон. Амьсгалын аппарат зүүж байгаа л орж ирсэн. Сүүлд нь хүндийн мөргөж байгаа л би ерөнхийний хагалгаанд 2001 онд 1-р эмнэлэгт орж ирсэн. Наркотиктой орж ирсэн бүтэн тулахтаа гэсэн үг. Сая би хамрын хагалгаанд орсон бүтэн тулахтаа орсон. Бүгд л эмнэлгийн орон дээр гарахад тэгэл дээш хараад гівтэл хагалуулна шүү дээ. Босоогоороо терминатор шиг гэж орилж харилж байгаа хагалгаанд ордог хүн хорвоод л хэтэр байхгүй зү. Тэгээ энэ минийг нэг гаргаж тавиад би тийм болгоцсон юм шиг тороодоо шаагаад байх юм гарууд. Тэ. Өнөөдөр тийм л байна шүү дээ. Нөгөө хэлэхэд болж байгаа үтж байгаа юм хаа байгаа. Өнөөдөр өгсөн бас Эрдэнэтэд нэг ажилд орё гэж анкет бариад очиход ажилд авж байгаа юм байгаа мó. Отгон баяр гэдэг тэр нэг балаа Эрдэнэтийн хүний нөөцийн даргаыг би мэдэн штэ. Тэг балаа авгаа штэ. Бузрыг би бүр садартай нь мэдэн штэ тий. Гур даваа самбуу даваа цэрэнгийн үеэс л дарга болоод явсан нэг мө түнжин энэ нэг хуп орлон шиг нэг харын Эрдэнэтийн тамгын дарга гал даваа цэрэн даваа самбууг дагаж ирсэн тэрний дор тэрнтэй заваарч янз бүр болж байгаа тэднийхээ татаасан хүний нөөцийн дарга болж исэн штэ. Би мэдэн штэ. Эрдэнэтэд ажилд ороход нэр хахуулын өгөөд одоо орж чадхаа болчлоо гэж штт. Тэ. Өнөөдөр би харин ганц юмыг хүсэж байгаа штт. Эрдэнэт үйлдвэрт энэ жил хэдэн хүн тэтгэвртэй гарах юм бэ? Тэрний оронд нээлттэй сонгож шалгаруулчихаа иргэдийнхээ өмнө мөн үү? Эрдэнэтийн гиндрэгцгээ тэр ногоон байр хаалттай болсон эдэн ярваасан юмнууд байлаа штт. Танилдал татлаад үтээ тань ордгийн байлаа штт. Отгон баярын хамаарал өх хамаатан саднууд нь орсон байлаа штт. Эдгээр гэлөө өржин нэг Билазын жолооч нарын оронтой гарсан юм байлаа. Булган аймгийн сайхан сумын тэр Билаз хариуцсан ямар юмны дарга нь гэлээ нутгийнхаа хамаарлахын хамсааднуудыг бүгдийг ажиллаж хаацсан л байлаа шүү дээ. Ийм л байгаа шүү дээ өссөн бас. Хөшгөний ард бузар бол миний ил орилж байгаа тэ орилон чарлаанаас бол тэнгэр газар шиг ялгаатай шүү заа ёо. Асуудал байвал тороолуудаа ахшиг ил цайхаа орилжж байгаарай. Үнэхээр уул бухимдмаар байвал стресстэй бухимдмаар байвал сайхан орилоод стресс бухимдлаа гаргачихж байгаарай. Над шиг. Гэхдээ дарга нарыг заамдаж авч жагаад нүүрлүүн хүчс их гуцуул арх хуудсан байлгаас солиороод сүлээж ягаад орилж байгаа хэрэгтэй шүү дээ. Чадахгүй тороолууд заа ёо. Тэглээгээд нэг 2 өдөр тороолдууллаа гэд та мусаа тороолуудаас болж жижигэрч ойлгорч дойшоо орно. Надад юу ч нөлөөлөхгүй. Намайг хорвоогийн муугаар хил заа ёо. Тий би яалтан ял авч ирсэн. Тэгтээ би хилмигдэж ял авч ирсэн. Би амьдралдаа өнчин шиг хулгай хийж авдраасаа жихэр хулгай хийж үзээгүй заа ёо. Ойлгосноо. Тэгж би ял авч ирсэн за. Тэгж шоронд би хилмигдэж ял авч ирснээс
хулгай хийж ял авч үзээгүй, хэн нэгэнд гай тарьж ял авч үзээгүй, хэн нэг зодон зохио хийж, хэн нэг бэртэж гимтэж ял авч үзээгүй. Тэгээ намайг шоронгийн ялтан гэдэг. Хилмигдсэн ялтан гэж тороолдож байгаа. За яа. Надад бол гоё нэр хэрэггүй. Би угаасаа муу нэртэй луу данстай хогийн хорвоогийн шаар, Монголын хамгийн солиотой шаар, хамгийн орилоо шаар гэд намайг сайхан тороолуудаа. За яа. Та нар тэгсэн мөртлөө нэг мөн хойволдсон, толгонсон, пальдагцсан дарга нарт яаж чаддгүй шүү дээ. За яа. Өнгөтэй өдөө явахтан та нар үнэхээр энэ тороолууч тэнгэрт гартал магтаад өвдөд зовоод алдаж гаргасныхын дараа газар доорд нь ортол муулдаг нэг монголчуудын нэг лалрын зам байдаг. Энэ зангаа эхлээд засчаарай. За юу та нар аа. Энэ хүн үлэх зүр аах. За яриад дэвэл их юм байна. Тэгээд чинээр ажилд очиж байгаа дарга нар оронгуудаа хувийн компани шиг хэн нэг зайлд итгэмж өгөө зайлуулъя гэж битгий солиорч даргунаад байгаа. За юу. Өнөөдөр тэр муу залуу зайлуул би нэг даргатай нь ярьсан. Тэгсэн чинь чи мөнгө эрдэнэ хилцсэн байна. Болчихвол да чамайг халахаа боллоо хамтраа явъя гэж шааж ийн гэсэн. Яг хөтэ дээр бид нэг тоороо захиур төмөр гэж манжин ампангуудаа сулгаа хийж шороо оронд ортлоо явж олсоо ардууд тарааж өгдөг байсан. Орчин үед яг ядарсан ардууд надад хандж जैन. Би задарсан дарга нартай налалцж जैन. Налалцахаараа орилохын, чарлахын, хэрэлдэхин, заамдахын, зууралтахын. Ирцэн үү? За хоёр давхард гараад ирч заахгүй. VIP за. Чаас мөнгө эрдэнэ өрөөнд өгнөд. За би энэ нэг лайв зогсоогот. За жороод dur за. За надтай уулзах хүн ирж явах шиг байна. За яа. Нэг хүнтэй нэг хоёр үг солилцоод ажил ихтэй байна. Ярил зөндөө юм байна. Үргэлжлүүлээд лайвд нь за.